Надя гэдэг. Төвчтэй гэдэг албаагаараа хамт олноороо бүтэн сойдор болгоны 11 цагаас хамтдаа цуглараад эрүүл мэнд ирч хүч хөдөлгөөн гэсэн урандор дасгал хөдөлгөөн хийгээд баггүй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд дасгал хөдөлгөөн эрүүл мэнд хүн болгонд хэрэгтэй. Тэгээд биднэрт ч гэсэндээ бүгдээрэнд нь хүн болгонд нь баггүй үр дүн гарсан байна. Тэгээд дасгал хөдөлгөөн хүн болгонд хэрэгтэй шүү. Ингээд бүгдээрээ дасгалдаа орцгоо. Зөрхний үйл ажиллагаа сайжраад байнгын суугаа байдаг. Тэгээд нөө цусны хэрэгэлт маш удаашралтай байдаг. Тэр мань одоо ямар ч байсан сайжирж байгаа байх гэж бодож байна. Хүзүү мөрөөр хөшөөд байдаг. Тэгээл нөгөө зарим миний ч бас гайгүй бас зарим хүмүүсийн бас даралт маралт ихсээд тэгээд тэр мөр нь гайгүй болж байгаа сурагтай байдаг шин. Хөдөлгөөн эрүүл мэнд гэдэг энийг юг өөрөөлөг гаргаад энийхээ үднээр ихэндээ ямар маш бага байсан сүйдээ олоодаа босроод одоо бүр уламжлалт болгоод бүтээсэн өдөр болгоо эндээ ирэхгүй бол би минь хөнгөрөхгүйч байгаа юм шиг. Ер нь надад темпэнтэй ороод сураад байна шүү дээ. Хөдөлгөөн бол хүний эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй зүйл. Тийм болохоор 7 хоногийн бүрийн 11 цагт цэцэрлэг төрөлн дээр ирж бидэнтэй дасгал хийж эрүүл мэндэд хэмжээрэй. Эрүүл